Сайхан амарцгаа өглөөний мэндэ. За хамтдаа энэ цагийн төлөө залбирцгаая. Их эзэн минь, өнөө өглөөний үгийн цагаар та биднэрт өөрийн үгээ өгч биднийг зүрх сэтгэлийн самбарт бичиж өгөөч. Таны үгээр бид нар босгон байгуулагдаж гүйцэрхийг хүсэж байна. Танд баярлалаа. Есүсийн нэрээр. Амен. За үргэлжлүүлээд өнөөдөр Лук номноос суралцъя. За тэгэхээр Лук нь грек хүн байсан ба харь үндэстэн хүн байсан. За грек нь бол Европын өмнөд хэсэгт оршдог нэгэн томоохон улс байсан тухай үед. За тэгэхээр грекчүүд гэдэг байлаа тэднийг. Тэгээд түүнчлэн шинэ гэрээ анх бол грек хэл дээр бичигдэж байсан. Тэгээ Библиэд Юдэ биш хүмүүсийг бол харь үндэстэн гэж бичсэн байдаг. Иймд бол грекчүүд мөн одоо харь үндэстэн байсан тухай өгүүлдэг. За тэгээ өнөөдрийнхөө сургаалт зөвлөлд зохисгүй түрээслэгчдийн тухай байгаа. За энэ болохоор Лук 29-с биентэс дуудъя. Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зөвлөл айлтсан. Нэгэн усан үзмийн талбай байгуулж, нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд удаан хугацаагаар явав гинэ. Ургац хураах цаг болоход усан үзмээс авчруулахаар тариаланчд руу боолоо явуулжээ. Гэтэл тариаланчид түүнийг зодоод хоосон буцаав. Тэр өдөр боолоо явуулсан ч өөр боолд явуулсан ч тэд бас л түүнийг зодож доромжлоод хоосон буцаажээ. Тэр 3 дахыг явуулахад тэд боолыг нь зодож шархтуулаад хөөн явуулжээ. Тэгээд усан үзмийн талбайн эзэн би яах вэ? Би өөрийн хайртай хүүг явуулъя. Тэд түүнийг минь хүндлэх байх гэв. Харин тариаланчид хүүг хараад энэ чинь өв залгамжлагч нь байна. Түүнийг алчхвал өв хөрөнгө нь бидих болно шүү дээ гэж өөр хоорондоо ярилцаад тэд түүнийг усан үзмийн талбайгаас гарган хайж түүнийг алжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн тэднийг яах вэ? Тэр ирж тариаланчдыг хөнөөгөөд усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгөх болно гэжээ. Үүнийг сонссон хүмүүс тийм юм хизээч бүү болог гэцгээхэд Есүс тэднийг хараад тэгвэл барилгачдын голсон чулуу булангийн чулуу болов гэж бичигдсэн ямар учиртай вэ? Тэр чулуун дээр унах хүн бүр бутрах бөгөөд хиний дээр тэр чулуу унана, тэр нь няцарна гэж айлдав. Тэр цагт Есүс өөрийнх нь тухай сургаалт зөвлөл айлцныг ойлгосон хуулийн багш нар хийгээд ахлах дахилч нар түүнд гар хүрхийг санаахсан ч ард олноос айваа. Амен. За нэгэн усан үзмийн цэцэрлэг байгуулсан тухай энэ сургаалт зөвлөл өгүүлж байна. За хүн нь бол Бурхны төлөөлж, цэцэрлэг нь бол одоо Юдэ үндэстэн буюу Израилийг төлөөлөн гарч байна. За эдгээр зүйлүүд одоо Израилийн түүхийг бол харуулдаг. За Бурхан өөрийн зарц нарыг буюу хуучин гэрээний иш үзүүлэгчдийг нэг нэгээр нь гэмшил болон зөвхт байдлын үр жимсийг харуулахын тулд Израиль руу илгээсэн. Тэгээд эцэст нь тэр өөрийн хүү Иесусыг илгээсэн юм аа. Тэгээ усан үзмийн цэцэрлэгийг түрээслэгчд гэдэг нь Бурхны иш үзүүлэгчдийг байнга эсэргүүцэж хөнөөдөг байсан юдэчүүдийг хэлж байна. За түрээслэгчд одоо Израилийн түрээслэгчдүүд цэцэрлэгийн эзэн одоо нас барсан учраас түүний хүүн
өв хөрөнгөө авахар ирлээ хэмээн эндүү одоо бодсон. За хэрв тэд хүүг нь албал эдэн хуулиар усан үзмийн цэцэрлэг тэднийг одоо болох байсан. Тэгээ энэ хэсэг сургаал зөвлөлт нь бол иш үзүүлэг болж байна. Одоо Бурхны хүү одоо Иесусыг Юдэ үндэстэн лөө ирэхэд идээчүүд бол одоо түүнийг эсэргүүцэж эцэст нь хөнөөсөн. За энэ зүйл нь мөн одоо манай эртний өмнөх далаад одоо Ромчууд Иерусалимыг одоо устгах үед биелэгдсэн иш үзүүлгийг бас харуулж байна. За юдэчүүд тэр чулууг бол Христ Иесусыг бол голсон, харин дараа нь тэд өөрсдийн итгэлгүй байдлаас болж түүн дээр бүдэрч унсан. Түгээрс барахгүй тэр чулуу тэдний дээр унахад тэд бутарсан. Өөрөөр хэлбэл тэдний өгөөсгсөн Иесус хожим нь шүүлтийн үед тэдний дээр ирэх тухай иш үзүүлгийг энэ сургаалаар дамжуулан дахин сануулж байна. Тэгээ одоо усан үзмийн цэцэрлэг буюу Бурхны хаанчлал нь харь үндэстнүүд өгөгдсөн эдээчүүдийн одоо өгөөсгсөн тэр авралын ивэлийг бол харь үндэстнүүд хүлээж авсан. За бид одоо Иесус Христийг түрээслэгч гэж бодоход бидэнд ирсэн Бурхны үйлчлэлийг итгэлтэйгээр хийцгээе. Тэгээ Бурханаас хүрсэн эрх мэдлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж Бурхны одоо хүсдэг тэр зөвхт байдлын үр жимсийг түгээн амьдарцгаая. За тэгээ Юдэ анхлагчид Иесус одоо өөрсдийнх нь эсрэг энэ сургаалт зөвлөл айлцныг ойлгоод тэд бол сургаалт зөвлөлд гарч буй түрээслэгчид тиймээс тэд Иесуст улам их уурлаж түүнийг нууцаар одоо барих арга хайж исэн тухай өгүүлж байна. За тэг өнөөдрийн энэ хүү сургаалаас эзэн Иесус Христийн тэр гайхамшигтай Бурхны хүү гэдэг түүний эрх мэдлийг дахин биднэрт ойлгуулж өгсөн Бурхандаа талархъя. Тэгээ хамтдаа залбирая. Их эзэн минь таньда баярлалаа. Та өнөөдөр биднэрт Лук номоор дамжуулан өөрийнхөө эрх мэдлийг Бурхны хүү гэдгээ дахин харуулж өгсөнд баярлалаа. Тэгээ бүх алдар бүх магтаал нь эзэн Иесус Христ танд байх болтугай. Иесусийн нэрээр аминь.